бизнесийн салбарт нэг юм бол хэзээ ч өөрчлөгдөггүй. Тэр нь юу юм бэ гэвэл чи ялахын тулд хэр хэмжээний шинэ хэрэглэгч татж байгаа юм. За тэгээд тэр хэрэглэгч нараа хэдэн хувийг нь ямар хугацаанд одоо максимайзны хадгалж үлдчихэж байгаа юм бэ гэдэг юм бол өөрчлөгдөггүй. Гагцуу нэг л зүйлс өөрчлөгдөнө. Тэр нь how буюу яаж тэр хэрэглэгчээ татаж оруулж ирээд хадгалаад байгаа юм бэ гэдэг нь одоо технологи хөгжинээр өөрчлөгдөж явж байгаа гэсэн. Зах зээл дээр ямар хэрэглэгчид би өрсөлдөөнд юугээрээ ялгарч хэн гэдэг хүн лүү хамгийн түрүүлээд би бизнесийнхаа одоо pain point-уудыг арилгасан өөрийн бизнесийн value proposition-ыг яаж хэлэх вэ гэдгийг л энгийнээр хэлбэл go to market strategy гэж болно гэсэн. За бүтээгдэхүүн өөрөө MVP түвшинтэй. За эсвэл POC түвшиндээ байгаа бол бүтээгдэхүүнийг би дараагийн шатанд гаргаж байгаа бол би go to market strategy яаж хийх вэ буюу ямар айлыг авахгүй байх ёстой, ямар айл руу би мессеж хүргэх ёстой юм бэ гэдэг. Энэ дээр хэн лүү очих ёстой, хэн лүү очих ёсгүй юм бэ гэдгээ та бас ойлгох ёстой шүү. За очих ёстой сегментээ та зөв тодорхойлж чадсан дараа би энэ сегмент рүү хамгийн бага ресурсоор буюу мөнгө, цаг хугацаа, энерги одоо багийн зарцуулах одоо бүхий л нөөц бололцоог хамгийн бага түвшинд би ухаалгаа хэрхэн энэ сегментэд өөрийн бизнесийн value proposition ойлгох хэрэгтэй вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй гэсэн. За ингэж чадах юм бол та зөв сегментээ богино хугацаанд өөрөө эзэлж чадах юм бол таны дараагийн organic growth-ууд таны бодсноо самрах ирэх болно. Оролцогч багуудаа миний сүүлийн өгөх зөвлөгөө бол за M-Stars болон за энэ экосистем дээр байгаа экспертүүд, менторуудыг олж өгдөг байгууллагуудтай хамгийн одоо ойрхон клоус нээлттэй одоо ил тод байж харилцаж тэдрээс зөвлөгөө аврал гэж зөвлөе дөө. Тэгэх юм бол та маш их хэмжээний цаг хугацаа, мөнгө, энерги хэмнэ шүү.